За 2025 оны зэвлэр. За нэгдүгээр бодлоо. 25-ын 5 зэргийн 2-ны 1 зэрэг дахиад 5-ны 1 зэрэг. За зэргийн чанар ёсоор үржигдэн тэгэхээр 5-ыг үржих нь 2-ны 1, үржих нь 5-ны 1 буюу 25-ын 2-ны 1 зэрэг. Энэ маань өөрөө 5 гэсэн үг байх нэ. За зэвлэр байна. Дараагийнх нь синус 1110 градус. За 1110 градуст 360 градус маань хэдэн удаа багтах вэ гэдгийг сонирхъя. Тэгэхээр энэ бол 3 удаа багтаад цаана нь 30 градус үлдэнэ. Тэгэхээр энэ яг үхээр синус 1110 градус гэдэг бол синус 3-ыг үрждэг нь 360 градус. Нэмэх нь 30 градус. За тэгэхээр 360 градус 3 удаа өөрөлдөл бүтэн тойрог 3 удаа игээд дахиад цаана 30 градус явна гэж байгаа учраас илүү гарч байгаа учраас синус 30 градус буюу нэгдүгээр мөчөд орж ирж байгаа синус 30 2-ны 1 утгатай байх нэ. За энэ байна. За 3 дугаар бодлоо. Эр арсенал 5. Эр арсенал гэдэг нь төгсгөлгүй үегүй аргатын баталгаа. Тэгэхээр за энд язгуур дор 5 бол эр арсенал тоо, P эр арсенал тоо, 3 зэргийн язгуур дор 7 бол эр арсенал тоо. Өөрөөр хэлбэл язгуураас гардаггүй тоо гэсэн. За эдгээр одоогоор эр арсенал тоо. За тэгэхээр энэ хариулт энэ 3 хариулт орсон хариулт байна уу гэхээр би хариулт байх нэ. За 4-р бодлого. Тодорхойлсон интервал нь синус 5x dx. За ямар функцээс уламжлахаар синус гарддаг гэвэл хасах косинусийн уламжлал. Давхар функц учраас үрждэг нь тэгвэл 5x-ийн чинь уламжлал нь хэд гэхээр 5-ны 1 байдаг учраас эсрэгээрээ 5x-ийн уламжлал нь 5 байдаг учраас одоо тэгвэл уламжлалын нуруу коэффициентэд үржих нэ. За ингээд үргэлжлэл хасах 5-ны 1-ийг үржих нь косинус 5x. Нэмэх нь c. За хасах 5-ны 1-ийг үржих нь косинус 5x нэмэх нь c. За 5 дугаар бодлого. 5x-аас хасах 3 модуль нь 7-оос бага. За 7-оос бага байна. Нөгөө талаас энэ маань модуль авахд 7-оос бага байна гэж байна. За тэгвэл ямар тооны модуль 7-оос бага авах вэ гэхээр энэ хасах 7-оос нэмэх 7-гийн хоорондох тоонуудаас модуль авахд 7-оос бага тоо гардаг. За энэний бүх тал дээр нь 3-ыг нэмж өгье. Тэгвэл хасах 4-өөс их 5x бага 10 гэж орж ирэх. 10-аас бага. За энэний дараа бүгдлийн 5 дугаагаад өгчээ. Тэгэхээр хасах 5-ны 4-өөс их нэгс нь 2-оос бага. За тэгэхээр энэ хасах 5-ны 4 гэдэг бол манай А тоо юм бэ. Энэ Б гэдэг болохоор манай 2 гэдэг болохоор манай Б тоо гэтэл А дээр нэмэх нь Б нь хэдүү гэсэн учраас хасах 5-ны 4 дээр нэмэх нь 2 хэдүү гэвэл 1 бүхэл 5-ны 1 байх нэ. За тэгэхээр А хариулт. За доод кавертилийг бол. За кавертил гэдэг маань багаас нь эхлүү эренбэлж бичсээд медианаар нь 2 хэсэгт хуваана. За тэгээд доод хэсгийнх нь буюу бага хэсгийнх нь медиан нь манай доод кавертил болох нэ гэсэн үг. 8 9 10 гэхээр энд нийт 10 ширхэг тоо байгаа. За тэгвэл 10 ширхэг тоо юм бол манай энэ үгээр 2 багтах юм байна. Тэгэхээр манад доод кавертил гэсэн учраас доод бага байх энэ 5 тооны яг голд нь байгаа энэ 2 бол манай доод кавертил байх нэ гэсэн үг. За 7 дахь нь болохоор за энэ дээр болохоор тархалтын хуулийн хүснэгтэр илэрхийлжээ. За y дээр нь хэд гэсэн утга авах вэ гэхээр t 1 2 3 гэсэн утга. За магадлал нь y нь t байхад за y нь t
тийг байхад энд бас тийг орж ирэх нэ гэсэн үг. Тэгэхээр 2k магадaltaй. Y нь 1 байхад энэ дээр 1 гэж орж ирэх гэж байгаа учраас энд 1 гэж орж ирэхээр 3k. За үүнтэй адилхан 2-ыг орлуулахаар 4k, 3-ыг орлуулахаар 5k. Гэтэл магадлалын нийлбэр бол хэд байх ёстой гэвэл 1 байх ёстой. Тэгэхээр 2k дээр нэмэх нь 3k, нэмэх нь 4k, 5k. За ингээд нэмэхээр 1 гарч байхын тулд манай k та хэд вэ гэхээр за 14k тэнцүү 1 буюу k нь 14-ний 1 байх нэ. За бид нарын олгож байгаа зүйл болохоор Y нь 2 байх үеийн магадлал хэд вэ гэсэн. Тэгэхээр 2 байх үеийн магадлал гэдэг чинь 4k. Тэгвэл өөрөөр хэлбэл 4-ийг үржих нь 14-ний 1. За ингээ үржүүлээд хураахаар 7-ны 2 гэсэн хариулт байна. За 8 дахь нь OYZ тавтгаатай огтлцсон. OYZ тавтгаатай огтлцсон гэдэг нь за энэ X, Y, Z тавтгаа. Тэгэхээр OYZ тавтгаатай огтлцсон гэдэг нь бол ерөнхийдөө энэ тавтгаа гэсэн үг. За энэ дээр огтлцохын тулд яах ёстой гэхээр энэ дээр нэг цэгээр огтлох гэдэг. Тэгвэл энэ дээр огтлохын тулд яах ёстой гэвэл манай X гэдэг тоо тэг байх ёстой гэсэн үг. X нь тэг. За тэгвэл X нь тэг юм бол манай шулуун ямар байх вэ гэхээр одоо энэ шулуун дээр X нь тэг үе орлуулчихъя. За тэгэхээр X нь тэг үед Y дээр нэмэх нь 1, хуваахан 1 нь хасах нэгтэй тэнцүү гэдгээс Y нь хас 2 юм байна. За үүнтэй адилхан Z-ийг бас олъё. За Z-ээс хасах 1-ийг хуваах нь 2 тэнцүү хасах 1 гэдгээс Z нь хасах 1 юм байна. За тэгвэл T-г хасах 2 хасах 1 гэсэн цэгээр огтлох юм байна. Тэгэхээр ийм цэг манай дээр T-г хасах 2 D хариулт байна. За 9 дахь бодлого. Илэрхийллийг олж хариултыг стандарт хэлбэрт бичиж. За стандарт хэлбэр. За тэгэхээр 2.3-ыг үржих нь 10-7 зэрэг нэмэх нь 5.9-ийг үржих нь 10.5 зэрэг. За энэ хоёрын манд зэргийн хувьд зэргийлтэгч өөр байгаа. За тэгвэл би эхнийхээ юу гэж бичиж болох вэ гэхээр 2.3-ыг үржих нь 12 зэрэг, үржих нь 10.5 зэрэг гэж бичиж. Нөгөөх нь бол хэвээрнэ. Тэгэхээр 5.9-ийг үржих нь энэ үржих шүү дээ. 10.5 зэрэг. Одоо зэрэг нь адилхан учраас энд яах вэ гэхээр за энэ хоёрын үржир бол 230 дээр 5.9-ийг нэмээд 10.5 зэрэгээр үржирээ. За ингээд бодохоор чинь 235.9-ийг үржих нь 10.5 зэрэг. За стандарт биш гэсэн учраас стандарт гэдэг бол тгээс 1-ээс 10-ийн хооронд байх ёстой коэффициент нь. Тэгэхээр энийг бид хацлыг 1, 2-оор урьдчилуулахаар 2/1359-ийг үржих нь 10.7 зэрэг болох нэ. Ийм хариулт. За 10. Хүртээрээс нь ерөнхий үржигдэл X гэх юм байна. X дээр нэмэх нь 3. Хуваах нь за X квадрат тасган 7X нэмэх нь 10 чи X-ээс тасган 5. X-ээс тасган 2 гэсэн үржир байх. 2 олон гишүүний үржир юм байна. Үржигдэл нь X-ээс тасган 5-ыг хуваах нь X. Нэмэх нь X-ийг хуваах нь 2-оос тасган X. За тэгээ хураахаар за энэ хоёр хураагдах юм байна. Мөн X X-тэй. Тэгвэл X дээр нэмэх нь 3-ыг хуваах нь X-ээс тасган 2. За энэ X-ээс хасах 2. Гэтэл энд 2-оос хасах X байгаа учраас эндээс нь хасах 1-ийг гаргахаар хасах тэмдэг маань үржигдээд хасах нэмхий хасах болно. Тэгэхээр X-ийг хуваах нь X-ээс тасган 2 гэж бичиж байна. Одоо ингээ ижил хуваарьтайгаар бол X-ээс 2-ыг хуваах нь 3-ыг хуваах нь X-ээс 2 байх нэ. За 11 дахь нь дифференциал тэгшил. За D-ийг хуваах DX. За тэгвэл би Y дээр нэмэх нь 2-ыг үржих нь DY. Тэнцүү X-ийг үржих нь DX. За энэ эхний энэ илэрхийлэл нь болохоор Y-гээр авсан уламжлах нь
Хоёр дахь нь x зэрэг бас уламжлал. За эндээс дүүл би их функцийг болохоор ямар функцээс уламжлаавал y болох вэ гэхээр y квадрат. Тэгэхээр 2-ны 1-ийг үржих нь y квадрат нэмэх нь 2y. Тэнцүү 2-ны 1-ийг үржих нь x квадрат нэмэх нь за энэ тодорхойгүй учраас ямар нэгэн c тавах нэ. За одоо энэ дээрээс хариултаа харахаар бидний хариулттай ижил өгдөл алга. Тэгэхээр эндээс ердөөсөө юу ороод ирэх ёстой вэ? За би энэ дээр нь 2 гэдэг хуваар үгүй. Тэгэхээр y квадрат дээр нэмэх нь 4y. За би энийг бас 2-оор үржижээ. Ижил хуваар. Тэгээд хуваар орохоор x квадрат нэмэх нь энэ бас ямар нэгэн c тоо. За энэ дээр би эхнийх дээр нь 4-ийг нэмээд тасаад өгч. Тэгвэл манай энэ эхнийх нь юу болох вэ гэхээр y дээр нэмэх нь 2-ын квадрат болно. За тэнгүүтээ энэ хасах дөрөв би хойш нь оруулах юм бол x квадрат дээр нэмэх нь бас ямар нэгэн c тоолох нь шүү дээ. Энэ тогтмол тоотойгоо дээрээ хасах дөрвийг нэмэхээр дөрвийг нэмжихөөр тогтмол тоо гарнаа гэд тэрийг c гэж. Тэгэхээр энэ манай аль хариулт өгвөл d хариулт болох. За 12 дахь нь. За y квадрат гэдэг бол хасах нэг зэрэг. Хасах нэг гэсэн үг. За тэгэхээр тэр 2022. За y-ийн 2022 зэрэг. Энэ бол y квадратын 1011 зэрэг гэсэн үг. За тэгэхээр энэ маань хасах нэгийн 1011 зэрэг учраас хасах нэг өөр гарах нэ. За дараа нь y-ийн за бүр хасах y-ийн 2025 юм байна. За энэ маань болохоор хасах y-ийн 2024 зэрэг үржих нь хасах y. За ингээ оруулаад ирэхээр энэ юу болох вэ гэхээр эхнийх нь хасах нэгийн 1012 квадрат 12 зэргийн квадрат ах нь. Тэгээ хасах y. Эндээс энэ бол нэмэх тоо. Тэгвэл нэмхийг хасгаар үржээд хасах y. За энэ нэмэх нэг шүү. Тэгэхээр энд тэнхийг ороод ирэх. Нэг сэлэд оруулаад өгсөн. За тэгэхээр хасах y-ийн 2024 гэдэг бол юу гэсэн үг гэхээр y квадратын 1012 зэрэг. Тэгэхээр y квадрат өөр хасах нэгний квадрат 1012 зэрэг чинь нэмэх нэг. Тэгээ энд хасах y болох юм. За манай хариулт бол энэ илэрхийлэл байна гэсэн. Биш. За тэгээ энэ хоёрыг эмхлээд бичгээр нэг хариулт авах нь шүү. Хасах нэгээс хасах нь хасах y гэж байгаа учраас илэрхийлэл дээр оруулаад орох гэж шүү дээ. Ийм хариулт. За одоо дараачих нь 13. Энэ функцийн графикийг зурагт үзүүлвэ. За энэний графикийн y тэнхлийг огтлж байгаа зэг нь манай b зэг байж таараа. X тэнхлийг огтлж байгаа зэг нь болохоор хасах b гуайх нь a. Өөрөлдвөл x нь t-г үед y тэнцүү ax дээр нэмэх нь b гэдэг бол юутай тэнцэх юм гэхээр b болно. Y нь t-г үед юу болох вэ гэхээр ax дээр нэмэх нь b чинь тэгтэй тэнцүү буюу эндээс x болохоор хасах b гуайх нь a болох нэ гэсэн үг. За тэгвэл эндээс манай a тоо b тоо бол тгээс их тоо юм байна. За мөн манай шулуун маань
баруун тишээ хазац учраас энэ манай эрэг А тоож нь тгээс их тоо шүү гэдгийг бас хэлж байгаа юм. Баруун тишээ хазаас учраас. За тэгээд одоо харин дараагийн өгөгдөл нь бол тэрийг олох юм байна. Y тэнцүү AX квадратыг нэмэх нь BX. За энийг би олохын тулд X гаргахаар AX дээр нэмэх нь B болно. За энэний хэрэгцээ байх уу гэвэл байна. Тэгэхээр энд харахад манайх бол Y-ийг тэг үед энэ шулуун маань ямар цэгээр огтлох вэ? X тэнцүү AX дээр нэмэх нь B, X-ийг үржих AX дээр нэмэх B тэнцүү тэг буюу эндээс X нь тэг нөгөө X нь болохоор хасах B хуваах нь A болчих. Энэ манай хасах B хуваах. За тэгэхээр энэ хоёр байдлыг ингээд харахаар дээш харсан харуулгаа дахиад дээр нь Y тэнхлэг маань X энэ график маань координатын ихээр дайрсан бас энэ тал дээр л авах гэдэг. Энэ D цэг л болж. D график. Энэ хоёр цэг байх нь энэ оройн цэгийн координат нь болохоор эндээс бүтэн квадрат ялгач. А гаргахаар X квадрат нэмэх нь B-гээс тэгвэл эндээс B-ийг хуваах нь А болно. Эндээс бүтэн квадрат ялгахаар X дээр нэмэх нь B хуваах нь 2А-гийн квадрат хасах нь B квадратыг хуваах нь 4А болно. Тэгэхээр энэний хариулт байна гэсэн үг. За одоо 14. Y нь өсөх завсар. За өсөх завсар гэхээр юу юм бэ гэвэл нэгдүгээр ирэмбийн уламжлал нь тгээс их байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр уламжлалаа олъё. Нэгээс нэгийг натурал логарифм уламжлал нэгийг хуваах нь x-с 2. Энэ тгээс их байх тэнцвэр шиг яваад бай. Тэгэхээр энэ дээр ижил баар x-с 2-ыг өгөхөөр x-с 2 хасах нь 1 хуваах нь x-с 2 нь тгээс их. Өөрөлдөл x-с 3-ыг хуваах x-с 2 нь тгээс их. За энийг бодно гэдэг нь нөгөө талаас x-с 3-ыг x-с 2-оор үржүүрийг тгээс их гэдгийг бодно гэдэгтэй адилхан. За эндээс тэгэхээр x1 нь 3, x2 нь 2 юм байна. За дээшээ харсан болох нь x нь 2, 3-аар таарсан. За тэгэхээр энэ тгээс их хэсэг гэсэн учраас параболын маань 2 аж талнах. Ингээд шийднэ x хязгааргүйгээс 2 хүртэл нэгдэл 3-аас нэм хязгааргүй хүртэл. Манай хариулт B байх нэ. За дараа нь 15 дахь одлого. За А нь бол бүхэл тоо гэж байгаа 1-ээс 100 хүртэлх бүхэл тоо гинэ. За тийг орохгүй учраас 1-ээс эхлээд 1, 2 гээд 100 маань орж ирэх юм. За харин B тоо нь болохоор 9 туваахад 2 үлдээглэгдэг натурал. За тэгвэл энэ 2-оос эхэлнэ гэсэн. За дараа нь ингээ 9 9-ээр нэм явах нь ш. Тэгэхээр 11, 9-ийг нэмлээ 20, 9-ийг нэмлээ 29, 9-ийг нэмлээ 38, 47 гэд ингээ явнаа гэсэн юм нь. За тийм хамгийн сүүлийнх нь энэ бол хязгааргүй ингээ явах юм байна. Тэгэхээр энэ хоёрын огтлцол нь хэд байх вэ гэвэл энэ 100 хүртэлх тоон дээрээ харуулчлаа хон тий. За 2, 11, 20 гэх мэтлэн хамгийн сүүлийн 100-аас бага. Тэгтээ 9 туваахад 2 үлдээглэгдэх тоо бол 92 байх. За энд хэдэн ширхэг элемент байгаа вэ гэдгийг олоо. Тэгэхээр энэ маань нэг талаас арифметик прогресс байсан. Нэгдүгээр гишүүн нь 2, ялгуур нь 9. Тэгэхээр 92 чи хэддэг гишүүн бэ гэхээр 92 тэнцүү 2 дээр нэмэх нь n-ээс 1-ийг үржих нь 9. Ингээд үзэхээр n нь 11 гишүүнтэй байх нэ энэ маань. За 16-ны интеграл тодорхой интеграл бодох юм байна. Функц маань өөрөө тийм бол тийм гэдэг. За одоо тэгэхээр 16-гаа ингэж хэлээрээ задлаа.
асах нэгээс 3 хүртэл f от x dx гэсэн тодорхой интегралыг бод. Тэгэхээр хэлнэ асах нэгээс 1 хүртэл. За манай f от x-ийн функц нь 6x асах нь 5-аар бодогдох юм байна. Тэр завсар дээр. Харин 1-ээс 3 хүртэлх завсар дээр f от x маань x квадрат гэсэн функцээр бодогдно гэж өгсөн. За одоо энийг бодохоор цааш нь 3x квадратаас 5x нь болох юм байна. Асах нэгээс 1 хүртэл нэмэх нь x кубик байх нь 3. Тэгэхээр 1-ээс 3. За одоо дээд хэлээ орлуулахаар 3-аас 5 хасдаг нь доод хэлээ орлуулахаар 3-аас хасгасгын нэмэх нь 5 болох юм байна. Нэмэх нь за энд дээд хэлээ орлуулахаар 9 хасах нь доод хэл нь 3-1. За хэлбэрчлэл хасах нэгээс хасах нь 3-1. Ингээд хасах. Нэг бүхэл 3-1 болох. За ингээд D явуулвар. D хариулт гарах. За 17 дугаар бодлого. Үнцгийг болох юм байна. Тэгэхээр тойргийн гадна оройтой үнцг нь тэр үнцгөөс тойрогт татсан хоёр огтлогчийн хоорондох хүчүүдийн ялуурыг 2 туваад гэж авдаг. За тэгэхээр 5-ны 4p-г хасдаг нь 5-ны p хуваах нь 2 буюу за ингээд хуваахаар чинь 10-ны 3p. Тэгвэл p чинь 180 градус. Тэгэхээр 10-ны 3p гэдэг чинь 3-ын үржих нь 180 хуваах нь 10 гэхээр 54 градус байх нэ. За 18 дугаар бодлого. Косинус квадрат x. За энийг бүгдийн тангасыг шилжүүлж тэхийн тулд би тэгшгэлийнхаа хоёр талыг косинус квадратад хуваагддаг. Бүгдийн косинус квадратад орж. Тэгэхээр энэ 3-аас тангас x хуваах нь 2-ыг хуваах косинус квадрат x. За энэ юу гэсэн үг вэ? 1-ийг хуваах косинус квадрат x гэдэг бол юутай тэнцдэг гэхээр 1 дээр нэмэх тангас квадрат x-тэй тэнцэнэ. Энэ бол үндсэн адилтгал учраас орлуулах нь шүү дээ. За ингээд 3-аас тангас x тэнцүү 2 дээр нэмэх нь 2 тангас квадрат x. За 2 тангасын хувьд энэ маань квадрат гişтгэл болох нь. Тэгэхээр 2 тангас квадрат x дээр нэмэх нь тангас x асах 1 тэнцүүтийг. За эндээс тангас x олохоор асах 1 дээр нэмж асах. Язгуурдоор 1-ийн квадратаас асах нь 4-ийг үржих нь 2 үржих нь асах 1. Хуваах нь 2-ыг үржих нь 2. За энэ маань асах 1 дээр нэмэх асах 3, хуваах нь 4. Өөрөлдвөл тангас x нь асах 1 нэмэх 2-ны 1 гэсэн юм байна. За тэр завсар гэсэн учраас яах ёстой гэвэл за тангас бол 90 градус буюу 2-ны p хязгаарч огтлдоггүй. Тэгэхээр 2-ны p дээр тусардаг. За дараагийнх нь болохоор энд p-гээр тэгээд 2-ны 3p-гээр бас заглагдсан юм давтамжтай график байдаг бахны тангас нь. За тэгэхээр манай одоо юу гэсэн бэ гэхээр y нь x-ийн тэнцүү асах 1. За асах 1 гэдэг чинь тангас x-ийн асах 1 цэгээр тангас x нь асах 1 байх. Тэгэхээр ер нь бол энэ югээр огтлон гэсэн. Тэгэхээр энд графикийг энэ хоёр цэгээр огтлох юм байна. Нөгөөх нь болохоор ямар өвдөлтөд орж ирэх вэ гэхээр